Сайн байцгаана уу? Та бүхэндээ доктортой хөгжлийн тайлангаараа уулзаж байгаатай баяртай байна. Max Group нь 5 Монгол бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ногоон Монгол бодлогын хүрээнд бид нэр өнгөрсөн онд 13,000 гаруй модыг Ховолтой аймагт тарьж ургуулад байна. Ховолтой аймаг нь сөлжилт болон хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт ордог бөгөөд бид зөвхөн тооны араас хөөцөлдөг бүс нутгийн унган ургамлыг нутагшуулахад голлон анхаарч ажиллаж байна. Бид 2032 он гэхэд тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 80,000 гаруй модыг тарьж ургуулахаар зорилгоо үргэлжлэн ажиллаж байгаа. Бид зөвхөн байгаль орчин чиглэсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаад зогсохгүй хүмүүс рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийдэг бөгөөд Max Group нь баруун бүс нутагт 1500 гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд эдгээрийн 60 гаруй хувь нь бүс нутгийн хүмүүс эзэлж байна. Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд буюу орон нутгийн худалдан авалтын бодлогын хүрээнд бид 120 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд 2.6 тэрбум төгрөгийн худалдан авалтыг орон нутгаас хийж орон нутгийн эдийн засагт энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Бид нийгмийн ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд өнгөрсөн онд 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа. Эдгээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрөөс дурдвал бид Ховолтой аймгийн багийн эмчнэрийг унаажуулах хөтөлбөрийн хүрээнд туулах чадвар сайтай 20 гаруй автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг биелүүлээд байна. Мөн бид Бэгэр суманд 45 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд айл өрхөө тохилог орон сууцнд амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна. Орон нутгийн дэд бүтцийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бид Алтай улаастай эрчим хүчний сүлжээ 110 кВт-ийн трансформаторыг хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь өөрөө системийн найдвартай ажиллагааг ханган ажиллахад дэмжлэг болж байна. Мөн бид орон нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор 9 булаг сумын Наран багийн нутагт багийн байрыг ашиглалтанд оруулсан бөгөөд мөн байрны эрчим хүчний асуудлыг цогцоор шийдэж цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан байна. Энэ бүтээн байгуулалт энэ амжилтыг Монгол инженерүүд, Монгол залуучуудын нүүрэх хөтөлбөрөөр хийж байгаа бөгөөд доктортой хөгжлийн зорилтыг ханган баруун бүс нутгийн хөгжлийг хамтдаа бүтээлсэж байгаадаа бид баяртай байна.